Дэлхийд дахина ойрын болон холын харааны бэрхшээлтэй нийт 2.2 тэрбум хүнд байдаг гэсэн судалгаа байна. За энэ тоо цаашдаа ч өсөх магадaltaйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцоллоо. Тэгвэл сүүлийн үед хүмүүс харааны шил, эсвэл линз зүүхийн оронд хараа тэглэх буюу лазер мясцаасалт орох нь нэмэгдсэн байна. Гэхдээ 5-10 минут үргэлжлэх хаалгааны дараа гамаа сайтар сахиаг үгээс үүдэж сөрөг нөлөө гарч болцсошгүйг эмч анхааруулж байна. Гişнээс хойш зүүж байгаа. Одоо 3 дахь курс ахгүй юу? Байнга ингэж бас энэ дээр хамран дээр байхаар хамраас өөр амир чилж өгдөөд ч юм уу. Эсвэл ингэж хайда энд тавьчихаар ингэж хүмүүс гიშиж мишгээд ингэж далилгаж малилж байгаа бол ингэж нэг тал руугаа далий ч юм уу. Эсвэл одоо юу хийнгээ хөлн амир хурдан ангаагаддаг гэх юм уу? Одоо ингээ харагдахаар угаасаа нэг юм бүрсэлцэл яд шүү дээ. Илүү амир тухтай амар санагддаг шүү дээ. Зүүчхээр арай юм тодсож харагддаг. 1-ээс 6 дахь анги хүртэл хамгийн урт судаг гэсэн аахгүй юу? Тэгээд 6 дахь ангидаа гинт өндөр болоод тэгээд хойшоо суулгасан чинь самбраас юу ч харах байлцсан. Тэгээд шалгуулсан чинь хасах 3-аас эхэлсэн миний хараа. Тэгээд одоо хасах 6-таа болцсон байгаа. Цилиндртэй зүүдэг. Тэгээд удаан зүүснээрээ нөгөө ямар бүрхөвчлээ тэр маань цоорсон байсан. Тэгээд тэрийг лазерт туссан. Одоо 3 унттмын бараг 2 нүдний шилний асуудалтай байгаа. Хүүхдүүд хүртэл маш их хэмжээгээр одоо хараа муудалттай болоо шил зүүдэг асуудлууд маш их нэмэгдэж байгаа. За энэ байдал нь амьдралын чанарт аягүй сөргөөр нөлөөлөд байдаг. Шил зүүхэн төвөгтэй, ажиллаа хийхэд, дуртай спортоор хичээллэхэд өдөр тутмын амьдралд бол шил бол жоохон төвөгтэй байдлыг үүсгээд байдаг. Энэ байдлаас салах нэг арга нь хараа засах лазер мясцал байгаа даа гэсэн. Хараа засах лазер мясцаслыг ихэвчлэн 20-40 насны хүмүүс хийлгэхэд тохиромжтойг эмч онцлоо. Учир нь 20 наснаас эхлэн нүдний хараа тогтож эхэлдэг байна. Харин 40-оос дээш наснд ойрын хараа мууддагтай холбоотойгоор хараагаа тэглүүлэхийг тэр бүр зөвлөдөг гэлээ. За тусгай зориултын лазерын туяагаар нүдний өнгөн хэсгийн хэлбэрийг өөрчлөх байдлаар энэ төрлийн хагалгаа хийгддэг байна. За үүнээс гадна Монгол орны газар зүйн байршлын онцлогтой холбоотойгоор нүдний хуурайшилтын асуудал бүх насныханд элбэг тохиолжээ. Иймд нүд хуурайших асуудалтай хэсгээ шинжилгээ хийлгэж мэдсэний дараагаар тохирохоо нүдний тусаалгыг хэрэглэх зүйтэйг мэрэгжилтнүүд онцолж байна. Дэлгэцийн хэрэглээ, цаг агаарын хуурай нөхцөл байдал тоошороо тэгээд өвлийн хортой удааноос болоод ер нь нүд хуурайшилт хамгийн их тэрнээсээ болоод нүдний хол арийн хараа муудах, тэр нүдэнд өөх мах ургах гэх мэт яг үндсэн тийм суур асуудал нүд хуурайшилт болчиход байгаа байхгүй юу? Хараа засах лазер мясцалд орсноор хүмүүс олон жил зүүсэн нүдний шилнээсээ салахаас гадна амьдралын чанарт нь олон эерэг өөрчлөлтүүд гардаг гэлээ. Гэхдээ энэ төрлийн хагалгаанд орсон тохиолдолд эмчийн өгсөн зааврын дагуу гамаа сайтар сахих шаардлагатайг онцолж байна.